Чойжовын Баатар бол Монголын нэр зохиолчдын нэг юм. Тэрээр босоо хиймор, Заяа төрөг зэрэг олонний танил романуудын зохиогч бөгөөд Заяа төрөг романаар нь ижил нэртэй кино бүтээсэн юм а. Зохиолчийн хэлснээр энэ номын гол санаа нь Орос Монгол хоёр ард түмний жинхэнэ нөхөрлөлийг харуулахад оршжээ. Энэ романы гол зорилго бол Монгол, Орос хоёрын амьдралыг үнэн бодитоор харуулах явдал юм. Ялангуяа өөрчлөн байгуулалтын үе буюу 90-ад оноос хойших цаг хугацааг харуулсан. Романыг чимж буй гол сэдэв бол Монгол Орос хоёр ард түмний нөхөрлөл, бие биенээ дэмжин тусалж ирсэн тэрэл сэтгэлийн холбоо юм а. Монгол зохиолч Уг романыг орос хэлний хөрвүүлсэн хүн бол Орос улбаны улсын болон Бурайдын зохиолчдын холбооны гишүүн, Монголын соёл яруу найргийн академийн хүндэт гишүүн Цэндима Бабуева юм а. Энэ роман нь адал явдалд гэмт хэргийн сэдэвтэй маш хөнгөн уншигддаг бүтээл. Чойжовын Баатар гуйныг 2020 онд бичсэн бөгөөд Монголд 2 удаа хэвлэгдсэн юм. Харин одоогийн байдлаар тус ном Монголын номын дэлгүүрүүдэд борлуулагдж дууссан. Ийм л амжилттай бүтээл болсон байна. Номыг нийт ердөө 1000% хэвлсэн бөгөөд голчлон бэлэг дурсгалын зорилтоор хэвлэгджээ. Гэсэн ч хэрвээ та тус романыг уншихыг хүсвэл Бурайдын үндэсний номын санд заавал очоорой. Мария Латышева, Доржи Чайдопов. Новости дня. Бид Бурайдын Мухар Шивэр аймгийн Шаралтай тосгонд ирээд байна. Энд Аввакумын зам хэмээх өвлөн уламжлагчдын соёлын наадам 6 дахь удаага зохион байгуулагдж байна. Энэ соёлын арга хэмжээнд Оросын холбооны улсын олон бүс нутгаас болон бүгд найрамдах Хятад ард улсаас ч Семей өвлөн уламжлагчид хүрэлцэн иржээ. Семейчүүд гэдэг нь 18 дугаар зуунд Оросын эзэнт гүрний засгийн газраас өөр байгал руу цөлөгдсөн хуучин ёсыг баримтлагчид юм. Тэд газар тариалан эрхэлж хар улаан буудаа төмөс хүнсний ногоо тарьж амжиргаагаа залгуулдаг гэжээ. Мал аж ахуйч чухал үүрэг гүйцэтгэдэг байж. Соёлын хувьд семейчүүд олон талын чадвартай, тэр дундаа тэдний хөгжмийн өв онцгой юм. Тэдний унган аялгау хоолой нийлэмжтэй дуулалт нь өөр юутайж андуурагдашгүй юм. Энэхүү наадамд Бурайдын аймагуд болон өвөр байгаль Алтай хязгаар, Ирхүү, Новосибирск, Омск мужууд болон Санкт Петербургийн семейчүүд ч иржээ. Энэ наадам маш чухал юм а. 3 жил тутамд ганц удаа болдог болохоор бид шинэ наадмыг үргэлж ядан тэсэн ядуу хүлээдэг. Учир нь энд өөр хамтлагуудтай танилцсан. Энэ бол зүгээр нэг Бурайдын хэмжээний арга хэмжээ биш. Красноярск, Новосибирскээс ирдэг. Энэ жил бүр Хятадаас ч ирэх гин. Тийм болохоор бид бие биенээсээ суралцаж туршлага хуваалцдаг. Бид зөвхөн өөрсдөө биш, үр хүүхэд хамаатан садан цаашлаад хүн бүхэн мэдээсэй гэж хүсдэг. Семейчүүд 17 дугаар зуунд энд ирж суурьшсан. Өнөөдрийн хүртэл бид уламжлалаа хадгалж ирсэн. Бид наадамд заавал оролцдог. Семейский гэж юм бэ? Семейчүүд гэдэг бол амьдралын хэв маяг, соёл, ахуй, угсаа гарлаа нандиннан дээдэлдэг, сайхан сэтгэлтэй, гоо үзэсгэлэнтэй хүмүүс. Энэ бол гайхамшигт ард түмэн. Наадмын үеэр томоохон үзэсгэлэн худалдааж зохион байгуулагдсан байна. Энд хүссэн бүхэн өөрт тохирсон зүйлсийг олж авчихлаа. Манай мухалгийг клашийн игнэ гэдэг. Бид хамгийн жижигхэн клач боовоос хамгийн том хүртэл төрөл бүрийн клач хийдэг. Энийг бүгдийн уламжлалт Орос зууханд өөрсдөө барьсан. Та тэдгээрийг цэцгийтэй, халваа эсвэл бөөрөлзгөн жимсний чанамалтай хамт амталж олдноо. Мөн хуршигны самартай өрмөц зурмагч бий. Бид төмсөөр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж танилцуулж байна. Бүр төмсний хандтай архич байна. Заавал амсаж үзээрэй. Манай ширээнд тавтаа морил. Наадамд Бурайдын тэргүүн Алексей Цэдинов өөрийн биеэр ирж оролцсон юм. Тэрээр Петр Ба Паулын Древле Православ сумд болсон сүсэгтний ёслолд оролцож эх орныхоо төлөө амьнасаа зориулсан хүмүүсийн дурсгалд цэцэг өргөж, мөн үзэсгэлэн худалдаанаас бүтээгдэхүүн худалдаа авлаа.
Более 600 участников, это только... 600 гаруй оролцогч байна. Энэ бол зөвхөн уралдаан тоглолтын оролцогчид юм. Түүнээс гадна наадамд оролцоогоо олон зочид Бурятийн болон бусад бүс нутгаас хүрэлцэн ирсэн. Энэ бол үнэхээр том баяр. Хамгийн гол нь ард түмний соёл, түүх, уламжлал, итгэл үнэмшил хадгалагдсан үлдэж байгаа нь бахархмаар. Гарал үүслээ мэддэг хүн байгаа цагт ард түмэн бат бэх улс ор маань хүчрхэг байдаг юм а. И страна наша сильная. Кульминацией стал Наадмын оргил үйл явдал нь тойрон бүжгээ бүжээж хэмээх хөгжмийн хамтлагуудын уралдаан байлаа. Орос Албаны улсын бүс нутгуудаас хүрэлцэн ирсэн хамтлагууд оролцож, хуучин ёс баримтлагчдын өрмөц соёлыг сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан уг наадам нь зүүн Сибирийн соёлын өвийг хадгалах, дэлгэрүүлэхэд чиглэлжээ. Андрей Слепнев, Данил Щербаков, Новости дня, Мухоршибирский район. Эта машина руководит... Энэ төхөөрөмж жүжигийн тавилт жүжигчид бүр найруулагчийг ч удирддаг. Тус найруулагчийн пүүлт нь тайзны ард байрладаг юм. Мария Куржанкова энэхүү процессыг хариуцаж хонх зохиж жүжигчдэд тайзан дээр гарах цагийг нь мэдэгдэх юм. Шинжлэлийн нэг онцлог нь жүжигийн бичлэг хийх боломжтой болсон явдал юм а. запись спектакля. То есть сюда вставляется флеш-карта и... Энд флаш диск хийж бүтэн жүжиг эсвэл зарим бэлтгэлийг бичдэг. Доошоо харахад гэрэлтүүлгийн удирдлагын элементүүд байна. Гэрлийн тусгалын төвшин болон бүхэл бүтэн зурагтай тайзны машинчлал хэрэгтэй үед идэвхждэг. И также полное ЗТМ, если это требуется во время спектакля. Обновили звуковую... Дууны системийг шинжилжээ. Дуу өсгөгч, сабвуфер, монитор суурилсан байна. Дууны чанар эрс сайжирна гэсэн үг юм. Зөвхөн дууны техникт зориулан мужийн төсвөөс 65 сая гаруй рубль зарцуулжээ. Снова бюджета. Появились дополнительные зоны озвучки. Нэмэлт дууралтын бүс бий болсон. Тайзны урд хэсэг балконы бүс гэх зэрэг нэмэлт дууралтын бүс бий болсон. Мөн найрал хөгжимчдийн микрофоныг шинжилсэн байгаа. Для музыкантов. И все-таки главное... Гэхдээ хамгийн чухал шинжилэл бол сандал суудал. Сандлууд хөшгтэй өнгө ижил болж хуучныхнаас хавьгүй тогтоолжээ. Нуруу эцээхгүй түвшлэг нь 5 тухыг нэмэгдүүлнэ. Эрхүүгийн соёлын сайд Алеса Полунина шинжилгээг өөрийн биеэр ирж үтсэн юм. Таны сэтгэл Алеса Николаевна. Я думаю, что 3 цаг энэ танхимд сууж байж л бүрэн шалгагдана. Газар дээр нь хэлэхэд энэ бол анатомийн түвшлэгтэй сандал. Үзэгчид урт хугацаанд тухтаа суухад зориулагдсан эд. Мөн энд анхаарлаа хандуулаарай. Энэ бол акустик самбар. Танхимын дууралтыг сайжруулах үүрэгтэй. улучшит звук в зале. Сайхан хөгжим, авиаслаг жүжигчид, шин сандал суудал, хайртай үзэгчтэй л тухтай тавлаг байх үүрэгтэй юм а та. Бүхнийг үзэгчидтэй. Специальное отверстие... Саналын арх хэсэгт тусгай нүхтэй бүтцэн дууны нэвтрэлтийг улам сайжруулдаг. Гэр бүлийн үнд зүйлс ба соёлын дэд бүтэц хэмээх холбооны төслийн хүрээнд шин сандалд бараг 18 сая рубль зарцуулжээ. Сүүлийн 3 жил эрхүүгийн хөгжмийн театрт хийгдсэн нийт шинжилэлд хагас тэрбум рубль зарцуулсан нь театрын түүхэнд хамгийн том шинжилэл болж байна. Нуждались мы давно. Бид энэ шинжилэлийг удаан хүлээсэн. Манай барилга 1989 онд баригдсан бөгөөд тэрнээс хойш ийм өргөн цар хүрээтэй шинжилэл огт хийгээгүй юм. Холбооны гэр бүлийн үнэт зүйлс ба соёлын дэд бүтэц хөтөлбөрт хамрагдсандаа бид маш их баяртай байна. Санал солих ажиллаж энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн. Ценности и инфраструктура культуры. Познакомиться с обновлением... Үзэгчид шинжилгээг Байкалын одод наадмын үеэр мэдрэх болно. Орчин үеийн шин танхим тоглогдох анхны уран бүтээлийн жүжиг нь байх бөгөөд хөгжмийн театрын шин улирал 10 дугаар сарын ихээр эхэлнэ. В начале октября. Александр Гаврилов, Иван Прокудин, программа «Середина земли», Иркутск. Рабочий день в Жилийн өмнө байгуулагдсан 113 дугаар анги ажлын өдөр ээл шилжүүлэхээр эхэлдэг. Харуул үүрэг гүйцэтгэсэн хугацаанд болсон осол галт үүмрийн талаарх мэдээллийг өгч дараагийн харуулт үүргээ хүлээлгэх өгтгөө. Мөн тухайн өдрийн даалгаврууд энд хуваарлагддаг юм. задачи на предстоящий день. Асуулт байна уу? Асуулт алга. Вопросов нет. Так, внимание, караул. Зэрэгц. Ноомхон. Тарж болно. Что больно разойдись. В ходе пересменки караул... Ээлжийг хүлээлгэх үед харуулын бүрэлдэхүүн тоног төхөөрөмж хэрэгслийг нэг бүрчлэн нэгт шалгадаг. Энэ бол зүгээр нэг албан ажиллагаа бус зайлшгүй шаардлагатай зүйл юм. Галын дунд бүх зүйл бүрэн бүтэн ажиллагаатай байх нь хүний амь наснаас ч үнэтэй. Бүх хэрэгсэл бүрэн байна. Гагнуур, хөрөө бүгд бэлэн, ажиллагаатай. Гол нь энэ үү? Бэлтгэл үү, шалгалт уу? Тэглгүй яах вэ? Дуудлагаар гарлаа гэхэд хэрэглэл бүхэн бэлэн, ажиллагаатай байх ёстой юм. Сразу после Ээлж шилжүүлсний дараа харуул шууд хоолны өрөөрөө биш сургалтандаа ордог. Галс өнөөгчийн ажилд онол практик хоёулаа тэнцүү чухал юм. Хэрэгсэл бүрийг зөв ашиглах мэдлэг шаардлагатай. Жишээлбэл аврах олсыг хэрхэн зөв бэхлэх юм.
Веревка пожарная спасает. Гал сүнэгчдийн олсон гал унтраах, аврах ажиллагаа болон сургуультанд ашиглагддаг хүмүүсийг аврах зорилттой юм а. Технического вооружения и оборудования на этаже здания. Каждый пожарный Гал сүнэгч бүр альва хэрэглэлийг ашиглаж чадна. Мэднэ. Байнга давтах шаардлага зайлшгүй юм уу? важно это повторять. Важно повторять, чтобы это было уже наработано. Гарт нь орсон, дадал болсон байх ёстой юм. Дуудлагын үеэр илүү хөдөлгөөнгүй шууд л хийдэг байх ёстой. И замешкаться, чтобы уже все было четко. Если кто-то не... Хин нэгэн зааврыг даахгүй марцсан бол эцэгхийг нь дуудах уу? Шаардлагатай бол дуудана штэ. Онлын хичээлийн дараа өглөөний цай гал сүнэгч хүн цатгалан эрүүл бэлэн байх ёстой. На завтрак сегодня. Өнөөдөр бид зайц гом бэлдсэн байна. Харин өдрийн хоолнд харчоо шүл. Өнөөдөр би гал тооны жижүүр. Таны тоогооч гэсэн үг. Сегодня ваш шеф-повар буду. 113 дугаар ангийн гал тогоо бол бүгдийнх нь хобби. Бэлэн хоол худалдаж авахын оронд өөртөө гал тогоонд ханцуу шавлан ордог. Гал сүнэгч бүрийн хоолны дэсэнд мах хүнсний ногоо жимс заавал багтана. Мэдээж зарим үед тэд өөрсдөө хоолны урлагийн онцлог бүтээлээрээ ч дайлж чадна. Ну, бывает такое, да. За тэр өдрийн аашаыг тэнгэрл мэдэндээ. Манайхан ч хүслээ дагаад шарах шүүгэнд юм уу ил гал дээр хоолоо хийдэг юм а. Или бывает там плов на костре готовят. Шашлык. Шурлаг юм уу хавчч гисэн үү? Шашлык, лобстеры это. Это Тэрийг чи баяраар хийдэг юм а. обычно. Пожарная часть 113. Галын 103 дугаар анги. Вызов принят. Дуудлага үлээ авлаа. Огромную важность в деле борьбы с... Галтай тэмцэхэд хурд нэн чухал. Дуудлага авсан даруйдаа гал сүнэгч бүр бэлтгэлээ хангааж галын голомт руу хөдөлдөг юм. Нэг хоромч алдаж болохгүй. Тулааны хувцас өмсөхөд ердөө 19 секунд зарцуулна. Дараа нь баг машина хөлөглөн галтай тулна. Грузится на борт автомобиля и в бой со стихией. За минувший год Өнгөрсөн жил 113 дугаар ангийн гал сүнэгчид 2025 оны галын аюултай улирлыг амжилттай авахсан. Галын улирал дууссан ч тэд бараг өдөр бүр галтай тэмцсээр байгаа. Өдгөө тэд 300 гаруй удаагийн ой хэр болон ахын галын дуудлагад ажиллажээ. Ангийнхаа ой гугтаж ирээдүйн төлөвлөгөөг хуваалцаж байна. Юуны өмнө тээврийн хэрэгсэл болон хүний нөөцөө нэмэхийг хүсдэгэ. Шинэ гишүүнж гарч ирсэн. Тэр бол гал сүнэгчдийн өдөр тутмын амьдралыг харж чадах Рижик нэртэй нөхөр юм. Тэдний Азиандо нэмсэглийн бэлэг тэмдэг бүх гай зовлонг гítэл оберегать огнеборцев от всех невзгод. Готов принимать различные мероприятия. Тас Юрих тосхонд соёл амралтын хүрээлэнгийн шинжилэл амжилттай хийгдэж оршин суугчид болон зочдын хувьд үнэхээр татах хүч бүхий газар болжээ. Шинжлэгдсэн цэцэрлэгт хүрээлэн нь 100 цагийн төрөл бүрийн арга хэмжээг хүлээн авах бүрэн боломжтой болсон бөгөөд амралт 100-аатай цаг өнгөрүүлэх ая тухтай нөхцлөөр хангагдсан байна. Хүрээлэнгийн нутаг дэвсгэрт зан үйлийн ёслол соёлын баяр наадмыг зохион байгуулахад зориулагдсан үндэсний хэм маягтай байгууламжууд шинээр бий болжээ. Эдгээр байгууламжууд нь нутгийн иргэдийн уламжлал соёлыг тусган харуулсан бөгөөд үйл ажиллагаа бүрийг өвөрмөц уур амьсгал донд зохион байгуулах боломжийг бүрдүүлж байна. Шинжлэгдсэн соёл амралтын хүрээлэн нь зөвхөн чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх орон зай төдийгүй соёлын солилцоо, өв соёлоо хадгалах чухал төв болон хөгжиж байна. Культурного обмена и сохранения традиций. В 2021 году мы обновили 2021 онд бид цэцэрлэгт хүрээлэнгээ шинжилсэн. Нэмэлт байгууламж барьж засварлан будлаа. Харин энэ жил бид алроосаа төслийн хүрээнд зарласан нутаг дэвсгэр уралдаанд оролцож шинжилэл хийх санхүүжилт авлаа. конкурс и финансирование получили оттуда. Традиционные танцы, задушевная музыка. Уламжлалт бүжиг сэтгэл хоногшсон хөгжим мөнгөлөг наадам энэ бол олонний төсөөлдөг Шинжаан юм. Гэвч Шинжаан үүгээр хязгаарлагдахгүй. Өвөрмөц хот болох энийн хотод залуу бизнес эрхлэгчид, уран бүтээлчид уламжлалаа орчин үеийн чиг хандлагатай хослуулан шинэ өнгө аяс нэмж байна. Энэхүү уугар бүсгүй бол завгар зохион бүтээгчим. Тэрээр Шинжааны пүүсүү даавууг орчин үеийн чиг хандлагатай уялдуулан завгар бүтээдэг. Синьцзянский атлас с модными трендами. Би пүүсүү даавуу хувцас өмсөж өссөн учраас энэ даавуу миний хувьд маш их утга учиртай. Одоо би энэхүү уламжлалт даавууг хятад тансаг стил хэмээх орчин үеийн чиг хандлагатай хослуулахыг хүсэж байна. Намайг хамгийн их баярлуулдаг зүйл бол нутгийн залуусаас эхлээд бүгд найрамдах хятад ард улсын өнцөг булан бүрээс ирсэн жуулчид хүртэл миний бүтээлүүдийг хайрлан хүлээн авч байгаа явдал юм. Любят мои работы.
Ее работа не ограничивается одеждой. Түүний уран бүтээл зөвхөн хувцаар хязгаарлагдахгүй. Тэрээр үүргэвч, оролт, үсний болт, гар утсны гэр зэрэг орчин үеийн хэрэглээний хэрэглээлт уламжлалыг шингээж байна. Привнося традиции в жизнь молодежи. Бид улсын хэмжээнд хүргэлттэй онлайн дэлгүүр нээсэн. Энэ нь илүү олон хүнд Шинжааны пүүсүүд аавны гайхамшигыг мэдрүүлэх боломж гэж найдаж байна. И не только мода. Уламжлалт ба орчин үеийн амьдралын хослол зөвхөн загварын салбарт бус нутгийн кофе шопуудад ч илэрч байна. Манайх Шинжааны амтыг шингээсэн кофегаар үйлчилдэг. Энэ кофе шофыг казах болон хань гаралтай бизнес эрхлэгчид хамтран байгуулсан юм. Бид кофе болон амттанд Шинжааны хатаасан жимс, хар дошлоо, тарвас зэрэг нутгийн бүтээгдэхүүнийг ашиглаж орчин үеийн шинэ амтыг бий болгосон. Шинэ амтаас гадна нутгийн залуу уран бүтээлчин Шинжааны үзэсгэлэн гоог шинэ өнцгөөс харуулах арга зам хайж байна. Манай бүдгүүд Шинжааны байгалийн эрдэс болон гар хийцийн хашд нундгаас бүрддэг. Энэ бол нутгийн бэлэг юм. Миний уран бүтээлүүд цөл, цастай уул, хээр талаас урам авч, тосон зургийн техникийг 3D бүтэцтэй хослуулсан бүтээлүүд байдаг. Бүтээл бүр Шинжааны соёл, түүх, гоо сайхныг өгүүлдэг. От древних ремесел до современных. Эртний гар урлаас эхлээд орчин үеийн дизайны шийдэл хүртэл соёлын нэгдэл ба бүтээлч бизнесийн замаар Шинжааны залуус уламжлалаа хүндэтгэн ирээдүйн шинжилгээг ухтаа авч байна. И приветствует инновации будущего. Голиндзе, CGTN.